Тэртээ 2014 оны намар Баянхонгор аймгийн Баянөндөр сумын нутаг Хүслэнтийн дунд ус гэдэг газарт Хятадын Иточо гэдэг компани хөрч ирээд юугүй л хайгуулан өрн тавиад эхэлжээ. Хаанхын юулс ямар зорилгоор ирээд байгаа тухай малчид иргэд өөр хоорондоо ярилцаж гайхаж байтал өнөөх нь нутгийн иргэдэд уулзаж зөвчөлдсөн юмгүй харин аймаг сумын удирдлагуудтай хувилдаж тэнд байгаа их хэмжээний хүрэн нүүрсийг ашиглаж том захилгаан станц барьж энэ нутгийг өстой нэг нүдийн үлдээтэл хөгжүүлээд өгнө хэмээн молго өмхүүлэхийг завдсан байгаа юм. Үүнийг л мэдсэн нутгийн малчид бэлчээр усаа хамгаалах хөдөлгөөн өрнүүлж бүр улсын их хурл хүртэл тэмцэл явуулсны хүчинд амжилтанд хүрсэн юм а. Энэ тэмцлийн тэргүү манлайд нь аюурын дунд улам гэх жимэгтэй явсан юм. Тэр сайхан, тэр булаг, тэр сайхан, тэр онгон буурал хайрхныг минь, тэр дахлагтай гिचгэн хайрхан уулын минь, тэр ахас ихсийн тусгай хэрэглээний газрын минь юуны тулд гаргаад гарын үсэг зураад өгчихвөө манай хоёр сумын дарга. Ер нь тэгээд чадлаа хүртэл тэмцэн явна зүтгэн гэж бодож байгаа. Дунд улам бэлчээр нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө үнэхээр хөлөөн хүрэх газар явж малчин түмнээ манлайлан тэмцсэний үр дүнд ялалтанд хүрч чадсан юм. 32 айлын өвөл зүүнийн дөрвөн загт байж идэг. Одоо энэ зөвхөн энэ дотор тийм олон айлын одоо өвлжөө бууц ус бэлчээр хаваржаа байж идэг байхгүй юу? Тэгээд тэнд ч одоо тэр хэрэг тэнцээ тийм олборлолт тэгэл тэр уурхаа нээгдсэн усгүй болох бэлчээргүй болох. Энэ малчтай нөгөө нэг амьд явах хэрэг нөгөө хүний эрх чинь бүр зүрчгдхийн цаан зүрчгдөөд одоо аж амьдралын хөдөлмөрийн багаж зэмсэг болсон бэлчээрийг ингээд сүйтгэхэд хаях юм л байсан. Тэгэл манай ард иргэд бид нар тэмцэл одоо тэрийг зогсоосон. Тэгээд энийг ингэж тэмцэл зогсооход бэрхшээл бол зөндөө тохиолдсон биднэрт. Яасан гэхээр бид нар дөнгөж нөгөө иргэнийхээ хөдөлгөөнийг одоо үүсгэн байгуулад тэгээд би чинь Баянхонгор аймагт өөрөө бол одоо биеийн байдлаас Баянхонгор аймагт амьдарч байсан. Тэгээ Баянөндөр орж часаа ном уншуулах далмаар Баянөндөр орсон чинь манай Баянөндрийнхэн тэр ард иргэдийн хурал цуглаан болох гэж байгаа. Гэхээр энэ зэрэг би тэр хуралд суусан байхгүй юу? Тэгсэн тэгээ тэнд яасан гэхээр над тэр нэмдэл хэм зөндөл тэр асуудал тийм зүрх юм бодож санагдаж байсан. Одоо манай Баянөндөр хурал цуглаа хийж соёлын төвд цуглахад бол ер нь залуучууд бол ерөөсөө ирдэггүй байхгүй юу? Дандаа хэдэн ахмадууд ирсэн байдаг. Тэгтэл тэр хурал дээр эмнэлгийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ, цэцэрлэгийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ сургуулийнхын бүрэн бүрэлдэхүүнээр ороод ирэхэд би бодож ирсэн. Манай залуучууд хойд үе чинь хурал цуглаад аягүй идэвхтэй орцдог болсон биш тэ намайг нүгснээс хойш гэж бодож ирсэн. Тэгсэн хурал эхлээд ярьсан гадаад иргэн орж ирсэн. Хоёр эмэгтэйтэй зүг тэр тэнд газар одоо ингээд уурхаа муурхаа гарах гэж байгаа. Одоо бид нар газар мазраа үзээд ирчихсэн. Ийм боллоо гэсэн яасан гэсэн чинь тэр улсууд цэцэрлэг 5 сая төгрөг. Сургуульд 5 сая төгрөг, эмнэлэгт 5 сая төгрөг хандуулсан гэд ярьсан байхгүй. Тэгэхээр яасан бэ? Одоо сүүлийн үеийн залуучууд одоо юм учир ухааныг ойлгохгүй. Одоо нэг 5 сая төгрөгөөр л одоо тэр хурал цуглаанд ирсэн байгаа шүү дээ. Тэгээ байжсэн чинь намайг энд ирсэн. Би ирээд энэ аймаг дээр ирээд жогсон мэдээ хүнтэй хамтарсан. Жогсонд үзэл бодлоо ярьж, жогсон ч бас зөвшөөрч. Энийг ерэн зогсоохгүй горгүй нэ. Хоёулаа ямар харга хэрглэж яаж зогсоох вэ? Гэж хэлцээд байж үтэл хэрэг үсцээ. Нөгөө гадаад хүмүүс чинь нөгөө өсөлтийн дунд уснаар очичоод аман гол гэд нэрийдэд яваад байгаа юм шүү дээ. Тэр чинь нэрийг өөрчлөөд. Тэгээд одоо зөндөө олон 20 гаруй ч юм уу 30-аад ч юм уу хар машинтай хүмүүс Баянөндрийн төвдөр давхиж утсан байгаа юм. Бид нар газар дээр очичоод ирлээ. Аль үжээний бүр өөрөө болгоод авчихсан юм шиг. Тэгтэл манай сумын ард иргэд өстой бүгдээр эсэргүүцээд нөгөө буудал дээр ингээд тойроо шавтсан гэж байгаа байхгүй. Юу бид нар та нар хаана хэний газар дээр ирж чад ингээд бидний газар бид нар газар дараа ирлээ гэд ирж байгаа. Эдгээр чи бидний газар нутаг. Ингээд тэндээс ирнэ хөдөлгөөн өрнөж ихэлсэн. Надад бас нэлийн бэрхшээл тохиолж байсан. Яасан гэхээр нутгийн ард юм. Чи энэ хүмүүсээс мөнгө авсан юм. Чи энээс мөнгө авсан бай. Чи л нутгаа худалдсан байх гэж ирнэ олон иргэн над руу дайрч ирж исэн. Чамд л учир байна ерөөсөө. Гэж тэр надад бас бэрхшээл байсан. Гэхдээ би ард түмэндээ хэлсэн л дээ. Бас ахмад хүн болохоор бас ойлгож ил байсан. Одоо
би бол худалдаж зарсан байхгүй адилхан хүмүүс бид нар. Баян өндөр сумын ард иргэдийн тэмцэл тухайн үеийн улсын хурлын өргөдлийн байнгын хороо хүрч байж зохих шийдвэрийг гаргуулж чадсан билээ. Энэ дунд боломгоо маань маш дайчин. Нутаг орныхаа тэр ард иргэдэд эв зүг болж дагуулж, тайлбарлаж, таниулж, ярьж ингэж өөрөө хүртэл энэ Улаанбаатар хот, Баянгор аймаг энд хэд дахин ингэж ирж уулзаж тэгээд энэ асуудлыг энэ нутаг орноо хамгаалж тэр 3 сумын өсөлтийн дунд гол аман ус гээд гол одоо үлжөө хаваржаа. За сандарсан үе дотор нүдэл хийдэг. За тэгээд энэ дундламгойч ярьжсэн тэр үг дээдсээ нутаглуулдаг. За жил тутам бас тахдаг. Тахлах шүтлэгтэй 5 сайхан хайрхан байдаг. Тэгээ энэ нутаг ус бол баян өндөрчүүдийн бол одоо амин зүрхний энэ амин одоо гол нутаг хайрлах хамгаалах хэрэгтэй гэдэг. Энэ дээр бол дунд уламгай тэр нутаг орны түүх, энэ нутаг орны хамгаалах хэрэгтэй үндэслүүдийг бүх талаас нь гаргаж ирсэн. Тэгээд өргөдлийн байнгын ороогоор бид хэлцэгдэх үед бас идэвхтэй оролцож ингээд хамтарч олон талаас ажилласны үр дүнд байнгын орны тогтоол гарч ирсэн. Энэ өсөлтийн одоо ам ус дунд гол ам усны энэ нутгийг шалгаж энэ олгогдсон лиценз зөвшөөрлийн асуудлыг зэгцлэх хүчингү болгох хүртэл арга хэмжээ авах ийм үр даалгавруудыг тухайд өгжсэн. Энийгээ бас одоо энэ шийдвэрүүдийг хэрэгжил нь бас барьж тэмцэж явах ийм маш чухал байдаг. Бид очиод одоо байнгын орооноос өргөдөл санал хүсэлтийг авах гээд очиод ард иргэдээ бол маш сайхан зохион байгуулсан одоо соёлын төв дүүрэн багтахгүй цугласан байсан. Өөрсдийнхөө санаа бодлыг тодорхой бичиж урайлоозонгууд тийм ээ санал бодолтой илэрхийлсэн. Энийг бас бичиж зохион байгуулж ингээд тэр гөлөв цугласан хүмүүс маань маш тодорхой хүсэлтийг ингэж барьчихсан, ярьсан бүхэл хэлбэрээр тэр хаа байгаа тэр 1000 км-ийн цаана байгаа арт түмэн санал хүсэлтэд одоо өөрсдийнхөө дуу хоолойг яаж л илэрхийлж болдог вэ? Тэр бүх арга хэрэгслийг тэд маань одоо хэрэгэлсэн л дээ. За энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд дунд уламгай маань ур ухаан тэр эмэгтэй хүний эвийг олдог, зохион байгуулдаг энэ одоо нэгтнэн ба бас мэдээллийг надад бид бүхэнд бас гаргаж өгж хамтарч ингэж асууж сургалж ажиллаж исэн. Энэ бүхэн бас энэ асуудлыг зүг зүйтэй шийдвэрлэхэд их нөлөөсөн гэж боддог. Дунд улам нутгийн олноо манлайлан шудраг иргэний эгнийг өргөтгөн хамтран тэмцсэний хүчин төрлөх нутгаан бүрэн бүтэн авч үлдэж чадсан юм. Аюурын дунд улам залуу бага наснасаа л энэ уудам саруул нутагтаа буянт мал сүргэн хариулан инг хөөсөлж, ямаа цэглэж, хонь төвчгэрч, үнээ өвлөж, гүү гурилж, таван хушуу малтайгаан ярилцсан мал сүргийнхээ сэтгэлийн утсыг уянга цээл аялгуугаараа хөндөнд оргиож, олсон төлийг ахуулж, их хүрийг элэг бүтэн болгож ас жаргалыг хайрласаар иржээ. Өнөөдөр ч мал сүргэн түүнийг сансан мэт таньсан мэтээ.